Дараагийн мэдээлэл танилцуулъя. Израиль болон Иран улсууд хоорондоо товтлогоо хийсэн хэвээр байна. За нэм гарагийн байдлаар 3 дахь өдрөө энэхүү товтлогоо үргэлжилж байгаа юм байна. За энэ товтлогоотой холбоотойгоор бас тагнуулын болон одоо бусад тайлан мэдээлэл олон нийтэд цацагдж байгаа юм байна. За энэ одоо тайлан мэдээлэлээс үзэхэд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дэд удирдагчийг хөнөөхгүй байхыг Израиль улсаас хүссэн тухай мэдээлэл олон нийтэд хүрч байна. Израиль Иран хоёрын энэхүү одоо бие биерүүгээ цохилт өгч байгаа үйл ажиллагаатай холбогдуулан олон нийтэд хандсан мэдээллүүдийн хүрээнд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дэд удирдагч Аятолла Али Хаменеийг хөнөөх Израилийн төлөө няцаасан гэдгийг Америкийн 3 албаны хүмүүс BBC-гийн түнш байгууллага болох CBS News-д ярьсан байна. Трамп Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзахдаа Аятолла Али Хаменеийг одоо амь насыг нь хөнөөх нь бол тийм сайн санаа биш гэж хэлснийг нь албаны хүн гэж татаж мэдэгдэж байгаа. За ерөнхийлөгч энэ мэдээллийн талаар олон нийтэд одоогийн байдлаар тайлбар хийгээгүй байна. За энэ яриа нь баасан гарагт Израиль Иран руу давталж өгснөөс хойш болсон гэж үзэж байна. За Нетаньяху мөн Fox News-д ярьцлага өгөхдөө Reuters агентлагийн мэдгдснээр Трамп Аятолла Хаменеигийн амийг хөнөөх төлөвлөгөөнд хориг тавьсан гэдэг мэдээллийг шууд үгүйсгэх юм уу баталгааж нотлголсон ийм тайлбарыг хийгээгүй байна. За ойрхон дорнод нөхцөл байдал хурцдаж байгаа. За үүнтэй холбогдуулан Truth Social платформд бичсэн постондоо Дональд Трамп Иран, Израиль хоёр хоорондоо тохиролцоо хийх ёстой. За бид яг энтхийг Пакистантай яаж тохиролцоо хийлгүүж чадсан ийм үйл явдал болох ёстой гэж мэдгдсэн. За энэ бол түүний энэхүү одоо хоёр улсын хооронд өрнөж байгаа сөргөлдөөний талаар илэрхийлсэн хамгийн сүүлийн мэдээлэл болж байна. За Ираны албан ёсны мэдээллийн агентлагийн тоонд тооцогддог Тасnim агентлагийн мэдээснээр Исламын хувьсгалт корпусын тагнуулын албаны дарга Мохаммед Касеми болон түүний орлогч Хасан Мохакик нарыг бол Израилийн товтлогоонд амь насаа алдсныг баталсан байна. За Тегранд өгсөн цохилтын үеэр Ираны хувьсгал корпусын тагнуулын ажилтан Мосихин Багири мөн амь насаа алдсан. Нийтдээ 3 хүн амь өргөцсөн. За тэд нэм гарагт Израилийн цохилтонд амь насаа алдсан гэсэн мэдээлэл байна. За Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мөн Касеми болон Мохакик нар одоо амь алдсан тухай мэдээллийг баталгаажуулсан. За амь өргөцсдийн тоо өсөж байгаа юм байна. Энэ товтлогооны улмаас хоёр тал энэ цаашдаа бол хоёр талын хүчийг улам сулруулна гэж мэдэгдэж байна. За Израиль бол наад зах нь 14 хүн нас барсан батлагдсан. Нэм гарагт Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд Израилийн Иран руу хийсэн дайралтад амь өргөцсдийн тоо баасан гарагаас хойш 224-т хүрч дийлэнх нь энгийн иргэд байсан гэж мэдэгдэв. Иранч мөн одоо бас эсрэг товтлогоог Израилийн эсрэг явуулж гисэн нэм гарагийн орой харавсан Пужингийн нэгэн далайн эргийн Хайфа хотын барилга руу очсон. За үүний улмаас 4 хүн шархацнаар улс орондоо ярьж чархсан хүний тоо 15-д хүрсэн байна. За Пужингийн товтлогооны улмаас тус улсын хойд болон өмнөд хэсэгт хэд хэдэн газар одоо товтлогоо бий үүссэн. За ингээд үүний улмаас хөнгөн гэмтэл авсан хүмүүс одоо гарсан. За мөн хохирол учирсны дараа Израилууд хоригдох байраа орхиж одоо болно гэсэн ийм мэдээллийг засгийн газраас нь өгсөн байна. За нэм гарагт Reuters агентлагт мэдээлсэн албаны хүмүүс Израилийн товтлогоонд өртсөн хэвээр байгаа гэдгийг одоо мэдэгдэж байгаа. За тийм учраас бол энэ товтлогоо үргэлжилсэн тохиолдолд Иран, Катар, Омонд бол хийж байгаа энхий яриа хэлцээг үргэлжлүүлэх боломжгүй байгаа гэдгийг мэдэгдэж байгаа юм байна.